Телевиз үзэж байгаа нийт ард түмэнд наадмын халуун баярын мэндийг хүргье. За бидний хайртай аав Самдаа овогтой намдаг нь ар хангай Баян улс сумын Улаан үзүүр гэдэг газар өсөж төрсөө. Батсангис сумын харьяат аймгийн зан намдгийн үр хөвгтүүд одоо энэ наадмыг аавхаа нэрэмжит бүхэн барилдаа азрах насны уралдааныг одоо ивент тэтгэж ард иргэдтэйгээ хамтран энэ наадамд өргөн дэлгэр сайхан оролцож байна. За би тэхээс 8 удаа. Тэгээд миний ах Жигдэн, дараагийнх нь одоо охин нь би Алтан цэцрэл, миний дүү Бүхбат одоо гал голомтоо аваад энэ Баян уул Эрдэнэ булгал суманда мал сүрэгтэйгээ ингээд аавхаа удмыг залж өргөжлүүлж байгаа дунд дүү мэнэ. За дараагийнх нь болохоор зэрэг Алтан чимэг, тэг эмхтэй дүү мэнэ, Бат зориг, аюурзан, за амар сайхан ингээд бид нар эхээс 5 эрэгтэй 3 эмэгтэй. За тэгээд өнөөдөр их сайхан
өргөн дийлгэр наадам маань болж байна. Баян бол яг өсөт өрсөн нутагт нь наадмын хийгээд одоо тэгээд ажил үйлсийн одоо олон түмэндээ таниулаад ерөнхийдөө мэдэндээ миний аавыг аймгийн намдаг тийм цолтой бүх байгаамаа. Аавынхаа нэрэмжит энэ нутаг усанд нь ирээд наадмыг зохион байгуулад хамт оролцож байгаа аав, ээжийнхээ нийт ахын дүү, нутгийнхаа зон олондоо энэ өдрийн наадмынхаа халуун мэндийг хүргье. Нутгийн зон олон аав, ээжийн минь ах дүүнэр та бүхэн маань энэ нутаг усандаа он удаан жил амьдрал ахуйн дэвжин дээшилж мал сүргэн өсөн үржиж илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан сайхан аж төрж амьдраарай гэж хүсэн өрөөё. Төрөл төрөсгөд өөрөө хүүхдтэйгээ аавынхаа нэр усыг гаргаж наадам хийж наадамд цугласан түмэн олондоо баярал талархснаа илэрхийлье. Би намдаг зааны 3 дахь хүү болж төрсөө. Тэгээ хөдөө мал идээг аавынхаа удам мөхсөг авч үлдэж 23 жил мал малж байна. 23 жил мал маллахдаа сумын алдарт уяач цол аймгийн авраг малчин, сумын сайн малчин хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнанд цол тэмдэг аавынхаа нэр усыг гаргаж удам мөхсөгаа дээдэж морь малаа үйж өнөөдөр энэ наадамд 6 насны морь уралдуулж наадамч олноо баясгаж байна. Манай одоо үнэн шудраг ажил хөдөлмөрсөг байгаарай гэж одоо дахиж хэлж байсан. Тэгээ мөр сая үйж би жороомор дуртай одоо хоёр жороо моротойгоо өнөөдөр дүм болгоноо баясгаж хүрэлцэн ирсэ. Эний хэр морь нодлон Бацангил суманд төрүүлсэн морь байгаа. Энийний ах хэр морь гөгшөрсөн ах хэр морь бол одоо 70 80 90 жилийн сумдуудын 70 80 жил улсын наадамд 2 орсон тийм ундаг жороомор байдаг юм аа. Тэгээд одоо жороомор болон аавынхаа үйлж үлдээсэн энэ хурдан сайхан жорооморд хурдан морьдоо үйлж өөрөө хөвгт мал идэгээ өсөн үржүүлж түмэн олонтоо наадан зингиж байгаадаа баяртай байна. Тэгээд энэ цугласан наадамч болон энэ ах дүүс аав яхаа энэ төрөстэй ирсэнд гүн талархах гэж баярал талархснаа илэрхийлье. Бид нөө ихээс 8 улаан. Тий. 4 банд 4 хүүхэн бид нэр. За манай аав бол болохтой зэрэг сайхан уяа морийг сайхан уян морины цолдууд нь морины сумынхаа наадмыг болохтой зэрэг бүхэн цолдууд нь бүх барилдахад хүүгэн барилдахад бол ерөөсөө энэ тэнд нь гарчгүй гээл баяссан тийм нэг сүрхий хөнгөн шингэн аав байсан миний бидний аав. Бүхэн горхойтой манай аав тэгээд бүх цаастаг сумынхаа наадмыг болохоор за тэгээд орон нутгийнхаа уяачт муяачтай гошоочилж гал болж тэгж их сайхан морь үйдэг тийм хүн байсан манай аав. За миний ах бол сайхан гүчтэй, бяртай, тийм сайхан хүн байсан. Тий. Аймгийн заан цол авсан өөрөө сайхан морь үйн. Морь уйчхад морин төрүүлж тэр жил аймгийн цол авахт нь морин төрүүлж ийсэн ийм ах байгаамаа. Манай ах чи одоо их сайхан гүндүүг ажиллаж гिचэнгүй. Энэ амралт Баян уул сум, Бацангил суманда трактор компани тийм юутай хүн. Тэгэл ажилд явж ирдэг. Ажлаа сайхан хийн, тийм сайхан гүчтэй тэнхээтэй сайхан ах байлаа миний ах тий. Бас энэ тэнд компани тракторын барьж ажил төрлөөрөө энэ сум бомбонд ажил хийгээд хөдөө их явдаг хүн байсан манай ах. Тэгээд гэртээ ороо ажилласаа ирдэг байхгүй юу? Бацангил суманд. Тэгээд нөгөө ханин зайлууд хоол хийгээ тавьж яадаг байхгүй юу? Хоол хийгээ тавьж яадаг хань тэгээд ирээл асуудаг юм байна л да манайх. Манай сум бомоор ямар ажил төрөл болж ийн гэд. Тэгэхээр нөгөө зайлууд ханин тэгдэг байхгүй юу? Манай энэ суманд дуу юу нийтийн бүжигтэй гин. Тэгээд манай ах нийтийн бүжигэнд их дуртай хүн байлаа бас. Тэгээд хоолыг ханин хийгээ тавьсан байхад хоолоо хойш нь тавьчихад хороомонд ослол бүжигэнд нийтийнхэн бүжигэнд явдаг. Тэгээд тийм хүн байл ирсэн энэ улстай бөхчүүлдэ
Энэ сайхан уяачттай ах өөрснийх нь хүүхэд өр хүүхдүүдэд энэ сайхан нэг гүсэж их сайхан талархаж байна би. За өнөөдөр их сайхан өдөр байна. Одоо манай намдаг зааны маань өр хүүхэд одоо ингээд наадам хийж байгаа, энэ нутагт наадам хийж байгаа талархаж байна. Сайхан байна. Намдаг зааны хувьд бол би одоо 1981 он цэрэг салгаж ирээд аймагт уул совсголын 60 жилээ ардын хувьсгал 60 жилээ болсон. Тэрүүг аймагт барилдаад. Тэгээд би намдаг ахад 5-ын даваанд унжсэн. 4-ын даваанд хэн цагнаас хаяад 5-ын даваанд намаа хаяад тэгээд шувгийн дүр тулдаад ойн жил болоод ойн жил гээд аймгийн заан салгаж ирсэн дүр тулдаж. Тэгээд төрөөс Эрдэнэт начинд унаад Эрдэнэт жуулч үзүүр гэжсэн. За манай намдаг заан чих бяртай. Шивэртэй амралтны бид цуг бэлтгэл хийдэг байлаа энд. Яг энэ цуурын дээр одоо энэ хоршоолтол өөр ажил амьдарч байсан үнэлтэй. Тэгээд бяртай тэгээд намайг бичээр тунаад 5-ын даваанд тунаад би дээлэг унжсэн. Их хөдлөмөрч мундаг сайхан хүн байсан дөө манай намдаг ах чинь. Барилдаач. Тэгээд ер нь хот хүрээ явж барилдаагүй. Яг энэ нутаг орондоо барилж явсан үнэлтэй ер нь. Тэ. За энэ бол сайхан байна оо. Бас аавыгаа дурсаад одоо энэ сайхан аймгийн заа аавыгаа дурсаад нутаг оронд ингээд их наадам хийж байгаад нь би бас талархаж байна оо. Энэ бол сайхан байна. Тэгээ одоо энэ өрөвдүүдээс нь бүх барилт хашаа нарт байгаа байх гэж боддоо шүү дээ. Тэ. Манай намдаг ах чинь хөдөө газраа их сайхан амьд төрдөг. Би ч одоо тарганы механик хийжсэн дөө. Тарган дэх юм. Ер нь их сайхан хот руу явж болсон улсын талд ойрхон хүн байсан. Ер нь тэгээд хаяа аймагт очиж барилддаг. Тэгээд өөрөө сумдаад гоцоо барилддаг хүн байсан. Тэгээ намдаг ахыгаа дурсдаг сайхан байна. Би бас их баярлж талархаж байна. Намдаг аагагийн төрсөн ихчийнхэн отгон банд. Намдаг аага одоо миний наг зах болж таарж байгаа мó. Тэгээд аймгийн зан явсан ахын маань нэрэмжит бүхэн барилдаан болж байгаа. Ах トゥ төрөлт өрсөн цугласан өр хүүхдүүд нь алдрын тэмдэглэж байгаад миний би их баяртай явж байна. Тэгээд намдаг ах бол миний мэдхийн би багасаа л намдаг ахыг сайн мэднэ. Миний мэдхийн л одоо хамгийн сайн жинхэнэ эр хүн эцэг хүн байлаа гэж. Өчигдөр орой энэ дээрээ ахыхаа наадамд яана гэсэн чинь орно гэсэн чинь сэтгэл хөдлөөд нойр үрдгөө. Нойр hulчаад болохгүй болохоор нэг сүлэг бичлээ намдаг агахихаа тухай. Тэрийг энд нэг уншчихдаг юм уу? Яруу найрагч мэрэгч хүн биш л дээ. Тэгтээ ингээд онгод ороод байгаа мó яагаад байгаа. За мадаг гэдэг нэртэй шүлдэг байна. За мадаг гэдэг үгийг зарим хүн учрыг ойлгох бах. Зарим хүн учрыг ойлгох бол надаас асуугаарай. Бас түүхтэл юм байгаа. Бавг самдангийн хүү намдаг. Багшигчийн дүү намдаг. Аймгийн дэвжээнд бүх намдаг. Ард олондоо бух намдаг. Сумын төвдөө тараагталчин намдаг. Сургуулийн зааланд бүжигчин намдаг. Арын хангаада малчин намдаг. Авт тээврийн жолооч намдаг гэж. Буу үрхээр анчин намдаг. Багаж барихаараа дархан намдаг. Учиг сэвлэхээр уран намдаг. Учрыг нь олохдоо бурхан намдаг. Буруу хийвэл хатуу намдаг. Бусгад зүрвэл хэцүү намдаг. Нулимс ойрхон уйхан намдаг. Насны хандаа турхан намдаг. Алаг үрстэй эцгэн намдаг. Амьдралд сургасан багш намдаг. Төрөөс сойргсан заан намдаг. Төрсөн биеийн хаан намдаг. За нэг юм шүлэг яасан баг. За өөр юу ярих вэ? Одоо ингээд цөмөр ахыхаа дурсгалыг хүндэтгээд олдрыг нь тэмдэглээд сайхан баярлцгаая. Та бүхэн бүгдээрээ сайхан наацгаагаарай гэж ирээ манай.
Okşadı talıgıt hataydı Hazardarın tümülküt dilhi edirna Zulgayr gücügen hıdı narın suğırna Zulu yigildi cuhurdadı hıdı der sümürüne Zulu yigildi cuhurdadı hıdı der sümürüne Halın kulu intasın kıymırcık kuynadım Argınçılar ıkıt Nolmaz toktuk kuynadım Halın kulu inturgan Tuga ırksın Amgayga saçtım murşid oyyan Sürgün Arayadım toktoğun Fulbur ilçiline Aygın kadıydı tarkut Harap odana Aydı ortada sahip Selik yamarına Aydı ortada sahip Selik yamarına Oğru kaptırını baktan Argıdım dırıknadım Oğrumunun nimelde Etinin koytsınadım Oğru kaptırın sayıkın Oğun emirsin Oğlu Artagin god sangin asır izgüyde Ve mardin davken dağudan şırına Turumağına dürküdün kadık kovurduna Turumağına dürküdün kadık kovurduna Avrak yerin kılsın Binç mi basınadım Arka kıykandır Korgarılsınadım Avrak yerin turgan Aylı vurgısın Mongola Halın kulu intasın Kıymırcık kuynadım Argınçılar ıkıt Nolmaz toktuk kuynadım Halın kulu inturgan Olun emirsan Маш сайхан харгамжаа болж байна. Бороо хурд өгшөрсөн, хурд өгчөөдөн жихэрсэн ийм сайхан бэсрэг наадам болж байна. Өөд би бас баяртай байна. За намдаг ахын маань аймгийн Аранга аймгийн зан олон жил барилдсан ийм сайхан Аранга аймгийн түүхэнд бичигдэх аймгийн зан цолтой ийм сайхан бүх байсан юм аа манай. За миний хувьд л яг та Бацангал суманд энэ ахыхаа хашаанд айл аймаг би сургуульд жоохон хүүхэд байсан. За тэгээд ах маань Бацангал сумд тракторын жолооч трактор барьдаг. Би трактор кабин сууж ийш тийшээ явахад нь дагаж их явдаг. Ийм хайртай дүүгхэн нэг байсан юм аа тэгээд. Ийш тийшээ хөдөөгаад трактор явахад дандаа суулгаж явна. Би кабин дандаа сууж явна. Сүүлдээ үеч одоо 6 дугаар ангид байхдаа тракторын бариа сурцсан. Тракторын жолооч болсон шүү дээ үндсэндээ. Тэгээд усан жавна, би трактор барьж явна. Ингээл их сайхан, ийм сайхан дэвшигтэй, ийм сайхан ах байсан.
Тэгээд манай хоёр ч Бацангалын хойдын гэрт нэг хашаанд ингээд байсан. За хүүхдүүд нь одоо жигдэн байна, цацаа байна. Энэ хойсон жоохон дөнгөж гарч асан. Миний нуруунд дээр, миний хүзүүн дээр надад тэрвэрлж үнцэндээ өс цосон ийм хүүхдүүд байгаа. Одоо ингээд цөмөрөө том болцоогоод аавынхаа одоо нэрмжит бүхэн барилдааныг төрж өссөн орон нутгад зохион байгуулж байгаа нь маш их сайхан ийм үйл ажиллагаа болж байна. Энд ингээд ах дүү нар бүгд ирсэн байна. За ингээд ахыхаа өр хүүхдүүдэд энэ цугулсан бүх ах дүү нартаа ер нь орон нутгийнхаа бүх хүмүүст эрүүлэг, аз жаргал, сайн сайхан бүхнийг одоо хүсэн гэрээё. Наад нь маш сайхан болж байна. Нямдэрж санжин нямдэрж. За. Би отгоо охин дүүн байна. За миний ах игэлгүй төрсөн бэр чадалтай сайхан ир хүн байсан. Тэгээд ахыхаа бэртаа чадалтай тэгээд эмнэг моринд сайн булгаан тийм хүн байсан. Хүч чадал ихтэй миний ах. Тэгээд тийм сайхан хүн байсан. Игэлгүй сайхан төрсөн. Тэр биеийг нь сайхан авч явсан. Тэгээд бэртаа чадалтай тийм хүн байсан. Сайхан ах дүүгээрээ наадам хийгээд ах дүүгээрээ наадам хийж алдрын тэмдэг зааныхын дурсгалыг дурдж сайхан наадам хийсэнтэй баяртай байна бид нэр. Өнөөдөр энэ сайхан ингээд наадам болж байна. Манай хадам аавын нэрэмжит наадам болж байна. Туйлын их баяртай байна. Манай хадам аав болохоор сайхан бэр тэнхээ ихтэй сайхан хүн байлаа өргөн. Улс уусгалын 60 жилээр улсын начин болсон Ганбаатар гэдэг хүнтэй 7-гийн даваан тунж аймгийн зам цол хүртэж исэн. Тэгээд 60 улс уусгалын 59 жилээр хурдан хээр морин төрүүлж 60 жилээр өөрөө аймгийн зам болж хурдан хээр морин амун үзүүн тавих гэж исэн. Тэгээд би тэгэхэд одоо баг болчир байлаа. Би болохоор энэ хадам аваараа айгүй сайхан бахархаж явдаг. Би энэ айлын хамгийн отгоо өргөн нь. Тэгээд ингээд туйлын их өнөөдөр энэ хадам аавынхаа нэрэмжит наадам хийж байгаа туйлын их баяртай байна. За би намдаг заан гэдэг хүний 3 охиныхон дунд охин байгаамаа. Намайг Алтан Чимэг гэдэг. Тэгээд аавыгаа сайхан дурсаад нэг хөгжилтэй явдлын талаар ярих гэсэн. За тэгээд нэг их сургуульд оюутан байхдаа би нэг өвдөөд эмнэлэг твтгэхгүй юу. Тэгээд аав минь хөдөөнөөс намайг эргэж ирж байгаа. Тэгээд нэг том нөөс их сүргэн өстэй дээлээ өмссөн. Өөрөө ч их том биетэй юм байна. Тэгээд эмнэлэгт орж ирээд надтай уулзсангуудаа шалан дээр шууд завлаа суучихсан. Тэгээд авчирсан эдээ цаагаа дэлгэж тавиал тэгээд 50 20 хүмүүсийг дуудаж авчирч үнсээл за миний хүүхдүүд үнсүүл ах нь ирсэн байна. Эдээ будаа эдгээл тэр эмнэлгээр нэгэн болоод бүр тэгээд хөвгчлээ тэгээд тэр хүмүүс ч гэсэн сайхан аавыг хүлээж аваад их баярлал. Тийм л сайхан гүндүүгүй хүн байсан манай аав. Тэгээд аав минь ер нь адуу эмиг жижиг гэхгүй одоо бага зүйл гэсэн итгэмжтэй байж байгаараа гэж загтаг байсан. Тэгээ өөрөөхдөд бид нар аавынхаа захиасыг биелүүлээд ер нь бүх зүйлэд үнэ сэтгэлээсээ хандаж ингэж явж ирсэн. Ингээд өнөөдрийн сайхан аавын минь алдар нэрийг өргөх үйл тэгээд ах эгч дүү нар нь одоо бүх ингээд нутгийн ард түмэн ингээд цугулцсан байна. Бид нарыг баярлаж талархаж байна. Харанга аймгийн маань түүх 100 жилийн тохиож байгаа энэ сайхан жил энэ Эрдэнэ булган сумын 6 дугаар багийн баяр наадмын өдөрлөгт ингээд давхцаад сайхан хур бороо орсон өнөөдөр одоо уян гişг дагуулсан энэ ашигтай сайхан нутгийн баяр наадмын өдрийн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Эрдэнэ булган сумын 6 дугаар багийн засаг даргаар 2 удаа Эрдэнэ булган сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр 1 удаа сонгогдож энэ төмөн олонныхоо баяр наадмыг зохион байгуулж байгаа энэ цаг хугацаанд миний хадам ээжийн төрсөө ах намдаг заан гэж энэ аймгийн заа намдаггүй үр хүүхдүүд өгдөөрөө хүрэлцэн ирж адарга насных нь морийг бүхийн барилдаантай ивент тэтгэж ингэж хөрөнгө оруулан ажиллаж байгаа энэ сайхан цөөхөн цаг хугацаагаараа би бахархаж байна өнөөдөр тий. Аймгийн заа намдын өнөөдөр үр хүүхэд нь ивент тэтгэж байгаа сайхан баяртай байна. Тэгээд одоо
тэнгэр хангаачсан хуруураага хайрлж хурдан мөрдөд чандас хүчээр сорж сайхан наадам болж байна. Тэгээ манай дүүгийн манай гэрээ хүний төрсөн дүүгийнх назраг төрүүлж бид бахархтай байна. Энэ баян сум гэдэг чинь сайхан нэр төртөө сайхан сум байсан. Энэ учраас манай баян уулчууд энэ жилд газар дэлхээ сайтай сайхан сум болж сайхан өвөлдөө золох байхаа гэж энэ сайхан хуруурааг хайрлж байгаамаа. Манай Жагурлын Сомбоо гэдэг хүн байсан. Манай эгч одоо би 3 дахь хүн байгаамаа. 85 онд адуу малж яагаад 85 онд сумын авраг адуучин болж ирсэн. Сайлын хугацаа болдоасан жилд 9,000 литр ариг хийж аригныхаа ичиг чимээр бас сайн ачиг чим байсан. Тэгээд одоо мянгад малчин сайн малчин улсын сайн малчнаар 12 онд улсын сайн малчин болсон. Тэрнээс хойш би өөр хүүхдүүдтэйгээ орон нутгийнхаа улстай ахмад настангуудаа ивент итгэж баригдынхаа наадам өдрөлгөөг ивент итгэж байсан. Сумынхаа түүхт ойнуудаа сүмдэн сайхан ивент итгэж сайхан байсан. Манай одоо хүргэн ах, манай нөхрийн одоо том хүргэн ах намдаг зааны одоо нэрмжит наадам анд хүрэлцээсэндээ би одоо баяртай байна. Манай тэр Дичингээд одоо манай нөхрийн том эгч нь бол нэг зан сайтай, жочломтгой, хүнд хурдан түргэн хоол унд хийж өгдөг их сайхан ах эгч хоёр байсан юм аа. Тэгээ хоёр сайхан ах эгчээ дурсаад би өнөөдөр одоо баяртай байна. Хүүхдүүд нь одоо ингээд сайхан аавынхаа гавьяа шагналын одоо ингээ үнэлээд сайхан наадам хийгээд одоо ингээ би ах トゥ өнөр хоёр талынхаа ах トゥ өнөрийг цуглуулад нутгийн зон олон нон цуглуулад ингээ сайхан наадам хийж байгаад бол маш сэтгэл өндөр байна. За өнөөдөр энэ нэрмжилт бүхэн барилдааныг тэмдэглэн хийж байгаа энэ самдгийн намдаг гэдэг хүн шивэр таршаан сувлил гэж байхад автын жолооч байсан юм аа. Би автын механик байсан. Тэгээд одоо бид ойролцоо сайхан насны одоо тэгээд нэгэн дарга нэгэн жолооч нь ингээд бид энэ шивэр таршаан сувлилын ажил үргийг тасралтгүй үргэлжлүүлж ажил хийж байсан юм аа. Одоо өнөөдөр энэ яхад би одоо сэтгэл баясаж бүр одоо ярилцлага өгмөр санагдаж ярилцлага өгч байна. Би тэр унган энэ Батсангал сумын баян уулын улсууд байгаа. Тэгээ одоо ингэж ажил хөдөлмөрлөж байсандаа одоо нэхэн баясаж байна. Баярлж байна. Аймгийн зан намдаг гэж хүний төрсөн дүүгийнх нь гөлгөөгч хүн байна аа. Аймгийн зан болж хээрморн соёлон төрүүлж ирсэн тийм алдартай хүн байсан манай наг зах. Тэгээ ер нь энгүй их бяртай хүн байсан да манай тэр наг зах. 200-ийн боошгт бензинийг л хоёр гардал машин дээр сонсмол дээр тавьдаг байсан тийм их. Энгүй их бяртай хүн байсан юм л дээ. Тийм үндэ. Тэгээ одоо наадмаа хийж яга өөр хүүхд ах トゥ нартай зөмөрөнд баярын минь төргээл гэж хэлээ да. Манай удамд одоо тэгээ хүүхдүүдээс нь багчуул гарч ийна. Тэгээ одоохондоо цол аваагүй л байцгааж. Охтуудаас нь бол гарах байхаа. Тэгээд өөр удамдаа. Тэгээ манай аав минь бүх барилтаас гадна бас хурдан морь сонирхдаг. Бас морь үйдэг хүн байсан. Тэгээд би багтаа аавынхаа морийг унах дуртай аавтайгаа байнга наадам гэсэд явдаг байсан. Тэгээ одоо өнөөдөр наадамд би 6 насны үеж оролцлоо. Өнөөдөр азраг маань 6-гаар, их морь маань мөн адил 6-гаар хурдлаа. Тим амжилттай уралдлаа да. Багасаа л нөө аавыгаа дагаж морь их ундаг байсан. Тэгээд тэр утгаараа моринд их дуртай болсон. Тэгээд одоо ингээ морь явж байна да. Аав минь яг олонтойгоо хүн чанартай
инэрэнгүй сэтгэлтэй ир хүн шиг байгаараа л гэж загтдаг байсан. Тэгээ адуу маландаа дуртай хямралаг автон учраас морь маландаа их ойрхон байгаараа л гэж загтдаг байсан да. За морь уяад 3 жил болж байна. Тэгээд соёлын насны морь маань налах дүүрэгт амуудж ирсэн. Тэгээ энэ жил болохоор энэ нутгийнхаа аавынхаа нутаг усанд налах дүүргээс морьдуудаа аваад ирж оролцож байгаа. Морьдуудаа үнэхээр сайхан хурдлаа. Тэгээд ах トゥ болон төмөрс хамаатан садан нутгийн зоолонд аавыг минь дурсал зориулж ингэж хүндэтгэж ирсэнд нь талархаж байна. Тэгээ өнөөдөр ингээд бэлэг цай өдөр ингээд аавынхаа нэр сүрийг нутаг усандаа гаргаж азар болон бүх юм байг нь одоо манай аавын үрсад бид нэр ингээд дааж байлж оролцож байгаадаа баяртай байна. Миний намдаг амьдэрч исэн газар бид нэр одоо өнөөдөр морио оролдуулаад бүхэн барилдуулаад одоо багванд нь бас аавынхаа бүгдөө аавынхаа тэр их морь уйдаг амжилтыг нь ингээд орон нутагт түгээгээд ингээд сайхан явж байгаа. Сайхан заа хүн байлаа. Миний ээжийн төрсөн ах юм байнамаа. За тэгээд өнөөдөр улсын нэгэн ах Ганбаатар ах маань сууж байна. Амраах маань ирсэн байна аймгийн нэгэн. Тэгээд энэ аймаг улсын цолтой бүх бүхчүүд ирлээ. Тэгээд энэ шивэлтийн хүндэд намдаг заанах гээд энд байлаа. Намдаг ахын маань өөр хүүхдүүд өнөөдөр сайн сайхан явж байна. Намдаг ах маань морь сайхан уйдаг мундаг байлаа. Намдаг ахын аймгийн зан гэдэг цолыг яваад 80 хэдэн онд үлээ. 81 онд аймгийн зан цол аваад хермер нь аймагт амуу үзүүлж исэн ийм төвхтэй сайхан бороо хуртай баялаг сайхан бүхэл наадмыг тоос яраа байхгүй энэ их сайхан болголоо. Тэгээ өөр хүүхдүүд нь ахан дүүсүүд нь бүгдөө хүрэлцэж ирээд сайхан баяр наадмыг зохион байгууллаа. Сайхан байна. Миний хувьд сэтгэл их өндөр байна. Тэгээд намдаг ахыхаа тухай зөндөө юм бодлоо одоо ээжим нь дүү намдаг ах маань яг одоо би өөрийнхөө хувьд бодоод үзэхэд бас их ойрхон байсан. 10 жил жоохон хөөхд байхаас эхлээл намдаг ахындаа ирж одоо зуны амралтаа өнгөрөөдөг байлаа. Тэ одоо тэгээ тэр аймгийн зам болсон жил нь би энд хоршоолд байсан. Одоо энэ амралтын энэ урд гудамжны урдаас 3 дахь байлоо. Тэ тэнд байдаг байсан би. Яг тэр жил нь зуны амралтаараа ирж амарч ирсэн. Тэгээд хашаанд нь одоо манай ээж намдаг ахад нэрийн ээжийн ихч тэрвшчээ гэвэсэн санаж байгаа тий. Тэр байдаг байсан. Баава гэж нэг буурай байдаг байсан. Тэгээ одоо бодоод үзэхээр намдаг ахын буурай өгд хөгсдгийг их асардаг байсан санагдаад байна. Би тэгэхэд тэр хашаанд нэрээ бацгарч одоо тэр бууралууд чадал хүчин жахан багтсан үед намдаг ах чинь хүч чадалтай хүн төлөө нүүрсийн ч асуудалгүй бэлдээд өгчдөг тийм л байсан болоод бараадаж буудаг байсан болов гэж би боддгийг. Тэр чинь бас ахмад хүмүүсээ асарч хүндэлдэг тийм гээд. Тэгээ тэр жил чинь намдаг ах заан болцсон жилээ би намдаг ахыхаа бас нэг жоохон түүхсэг юм ярихад намдаг ахыхаа нэг бяр чадлыг биширж ирсэн. Яасан гэсэн чи намдаг заан болцсон хүн чи одоо их бяртай юу гэвэ. Жоохон хөөхт байсан л та. Би 10 жилд. За их бяртай юу гэтгсэн чи ах нь бол одоо их л бяртай байгаа даа гэ. Намдаг ах чинь ер нь бол бас аархуу талтай хүн тий. Бяртай байсан үедээ бол их бяртайгаа хэлж ярьцдаг мундаг хүн байсан шүү дээ. Тэгээд яасан чи
миний дүү үцхүү гэж байна би харагдгийг. Тэгээ гэсэн чи намдаг ах одоо нэг чулуу байвал жажилчи, чон байвал агнчи гэдэг дээрэл банда ах нь гэсэн чи чулуу жажилаад яаж жажилдгийг ингээ би хэлж байгаа байхгүй. Тэгсэн чи за дүүдээ үзүүлээд тэгээд ингээ ширээний болон дээр байсан нэг шагаа аваад хаг гацаад хоёр хэсэг болгоод ингэж л ийм л байртай байна да гэд надад үзүүлчихсэн. Тийм төөхөө. Тэр бяра үзүүлчихсэн. Тэгээ манай намдагч бас тэрэг барьдаг байсан. Одоо энэ шивэрт даршаа сувл гэдэг газар. Тэгээ энэ сонсол барьж яваад энэ одоо бата хүргэн танаа дэх нь карьер гэж байгаа хуучны. Тэгэхэд намдагх зүгээр сонсмол дээр хэдхэн ч болоочаад. Тэр чинь амар их том хурцтэй бид нэр даахч. Тэрүүгээр юу чад. За би тэгээд одоо ахыг маань бол юу яддаг штеп. Бохон намдаг гэж. Тий. Бертал хүн. Амар хүн. Тэгээд энэ аймгийн арслан Чимэд очир гэдэг хүн над нэг хөөцөлж исэн. Намдгийг 50 барилдуулж би унгадаг байсан гэж. Тэр их сэргэлэн хүмүүс. Тэгээ намдгийг жочоогол юм бол намдаг ерөөсөн тэгээд ямар ч хүнийг хайдгаа гэдэг. Амар их бяртан цэрэн хүү гэж аймгийн нач бас манай бай бол. Тэгээд энэ бацангалсан Чимэд очир аслан одоо амьд байгаа л да. Нилээ өндөр настай болсон намдаг хүмүүс. Энтрийн үе. Одоо энэ гамба гэдэг юм. Тэгээ намдаг хол ерөөсө ингээд ямар ч ясыг өөртөл хаздаг. Тийм л хүн байсан гэдэг. Одоо надаа ганц өөрийнх нь хэлсэн үгийг би одоо 50 гарч яваа наснда үргэлж мөрдөж явдаг. Надад юу гэж хэлсэн гэхээр миний дүү ер нь за гэж хэлсэн бол ёо гэж хэлэхгүй л байл эр хүн юм шүү гэж. Тэрийг бол одоо хүртэл би мөрдөж явдаг. Манай нутгийн энэ одоо л залуучууд ярьдаг ерөнхийдөө намдаг зан гэж одоо тийм ховор одоо ер нь ховор төрдөг болж яаж гэж ярьдаг ерөнхийдөө. Одоо ерөнхийдөө тийм ховор төрж чинь тийм ээ. Тийм ээ. Тэгээд ингэдэг байхгүй. Ерөөсөө тийм намдаг зан хүүхдүүд нь хүртэл ярьдаг байхгүй над. Тагаа тэр мунд одоо ингэ яаж мундаг ярьчих юм шиг. Өглөө хар өөрөөр босон, 4 цагаа босно. Ажиллаж өглөө. Ерөөсөө мундаг хүүхдүүд. Тэгээд би нэг хүнээс зүгээр сурганд дууссан. Чулуугоос хагаадсан гэдэг би нэг зөв сурганд дууссан тэгвэл ямар амдамсан тэгэхээр тэр юуг аадны зүйл яхад чулуу аадсан тэр шагаадны тэгж хэлсэн. Ханга сайханыг хөө Бүрний хүртэл ардаа